Сайн байцгаана хөтөлбөрийг үзэж байгаа эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн төвхтэй ДБС-ийн хамт олонны орой бүрийн 19 цагаас бэлтгэн үзүүлдэг Дүүмбэсийн мэдээллийн үйлбэрийн ээлж шинэхэн дугаар та бүхэндээ хүрэх болно. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээллийг дуулгая. 1924 оны 11 сарын 26-ны өдөр Монгол улс анх тухаар үндсэн хуулиа баталж, хаанта засгаас бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагт ёсыг халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоошин тогтолцоог хуульчлан баталгаажуулсан түүх өдөр билээ. Тэгвэл тус өдрийг угтаж, Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөн сүхийн зарлагаар өнөөдөр нэр бүхий иргэдэд төрийн дээд одон медалийг гартуулсан юм. Тус одон медалуудыг Дархуулан аймгийн удирдлагууд гартуул өглөө. Төрийн дэд одон медалийн хандтай дэвшилнээс одон болгох хөтөлбөрийн ноёны улаан дүнг одонгоор бүгд найрамдах улсад тунхагласны 101 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Дархуулан аймгийн төр захиргаа эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, эрчим хүч, уул уурхай зам тээвэр, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбар болон хувийн хвшээлтэй олон жил итгэх зүтгэл үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшууллаа. Тодорхойлбол хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Дархан сумын 6 дугаар багийн иргэн Мянгарын даваажав, мөн Дархан сумын 1-р багийн иргэн Нохойжогийн шаргаанаар тодорсон бол Алтан гадас одонгоор Дархан сумын 15 дугаар багийн иргэн Бавганы Баринзаа, 6 дугаар багийн иргэн Хорлогийн Гантөмөр, 15 дугаар багийн иргэн Батсуурын Ганхүү, 6 дугаар багийн иргэн Зодвын Дэмбэрэл, Түмэн буудаг компанийн захирал Сүрэн Жавын мөнгөн цоож шагнагдсан бол нэгдсэн эмнэлгийн нүдний эмч Санжаагийн оюун, Дархан сумын 9-р багийн иргэн Цэвэн Доржийн Тунгал, 6-р багийн иргэн Содномын Хов цагаан, оюуны ирээдүйн цогцлбор сургуулийн багангийн багш Бастийн Эрдэнэ чулуун тодорсон бол хөдөлмөрийн хүндэт медалаар 14-р багийн иргэн Балжин нэмийн ариун гэрэл, мөн 14-р багийн иргэн Баатрин Батбаяр нар тодорч ерөнхийлөгчийн зарилгаар тодорсон шагналуудаа гарт авлаа. Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэгт 1985 онд 1-р 10 жилийн сургуулийг төгсөөд тэндээсээ шууд ажлын гараагаа хийсэн. Одоо нийтдээ 30-аад жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна. Тэгээд өнөөдөр маш баяртай өдөр. Нийт хамт олондоо, ах дүү нартаа, хайртай хандаа, хүүхдүүдтэй бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд шагнал авсан бүх хүмүүстээ бас талархал төшүүлье. Дарханчуудтай улсын үндэсний баярын өдрийн мэндийг хүргье. Эмч мэргэжлийн би угаасаа багасаа л хүсэж сонирхож байгаа. Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг тасрагч хийж байгаа. Тэндээсээ шалгалт өгөөд Амаахны их сургуульд орж ирсэн. Дарханд одоо ирээд 50 жил болж байна. Би цэргээс алгадаад ирсэн. 27 дугаараас ажиллаж байгаа тэгээд итгэвч тавьсан. Сайхан байна, сайхан. Өөр хүүхэд найзуудтай баяр хүргэе да. Эрүүлэг сайхан байгаарэ. Сайхан байна ээ. Захиргаанд бичээж хийжсэн, хүнсний үйлдвэрт бичээж хийжсэн. Тэгээ хүнсний үйлдвэрээс бичээж хийгээд 6 хүүхэдтэй тэгээд 4 хүүхдээр 20 жил ажиллаад гарсан. Тэжгүртэй. Баярлж байна. Тэрдээ маш их баярлалаа. Амар баяртай байна юм байна. За би улс их орондоо 42 жил ажилласан. Би одоо ажилласан газар одоо 4-5 газар байдیں۔ Цагуур, банк, өтөрийн эрхлэгч газар тариад нь мачнаар хүртэл одоо ингэж би ажиллаж байсан юм аа. Ингээд надтай хамт одоо ажиллаж байсан нөхдөдөө би баяр хүргэе. Өөрийн хань ижил хүүхдүүдтэй одоо баярын мэндийг хүргэе. Ингээд урт удаан сайн сайхан амьдрахын төлөө хичээн зүтгэрээ гэж захий да. Хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ урьж байна. Дараагийн мэдээллийг танилцуулна. Сурагчид эх орон бол бидний зүрхэнд орших үнэт зүйлээ гэдгийг онцлон хэлсэн бахархал омогшил дүүрэн сурвалжилахаар хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. Тодорхойлбол Дархан аймгийн 2000 гаруй 16 наснууд төлөөлөн 40 сурагч өнөөдөр иргэний андгаа өргөлөө. За Монгол улсын хариуцлагатай иргэн байхаа энэ үеэр андгаалсан байна. Монгол улсын сүлжээ сүлжээ
Монгол Улсын иргэний үнэлгээ гардаа авах эрх үүсч 16 нас хүрч буй хүүхдүүдэд иргэний эрх үүрэг хариуцлагыг нухамсарлуулж, эх оронд сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой иргэний андгаа өргөх ёслол Дархан хотын залуучууд театрт ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Энэ жил Дархан улс аймгийн хэмжээнд 16 нас хүрч байгаа 2140 гаруй өсвөр үеийн залуус байгаагаас 40 сорогчийн ихүү үеийнхнээ төлөөлөн иргэний андгаа өргөсөн юм а. За манай аймгийн хувьд гэх юм бол энэ 2025 онд 2140 16 настангууд иргэний үнэлгээ гардаж авахар байгаа. Өнөөдөр бид одоо эрхээ боловсролын сургуулийн 11-р ангийн 585 сурагчдад иргэний андгаа өргөх ёслолын арга хэмжээнд оролцуулж, аймгийн засаг дарга, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнээс одоо батламж захидлыг хүүхдүүдэд өгч иргэний үнэлэх гардуулах ёслолыг үйл ажиллагааг зохион байгуулад байна. Өнөөдрөөс эхлээд хүүхдүүд маань 16 нас хүрч Монгол Улсын иргэн хэмээх одоо эрхийг эдлэгийн зэрэгцээ нөгөө төгөөр үүргээ ухамсарлан ирээдүйн Монголыг авч явах одоо Монгол Улсын иргэн зөв хүн болж төлөвч үүрэг хариуцлага энэ цаг мөчөөс эхэлж байна. Ингээд залуустай ажил амьдралын дээдэг үсээ Монгол Улсын иргэн хэмээх өндөр одоо хариуцлагатай үүргээ ухамсарлаж явахын ерөөлөг тавья. Сайн сануу намайг Мөнхбаатарын Болор Эрдэнэ гэдэг шинэ алхам сургуулийн 11А ингээд сурч байна. Сэтгэл нэлийн өндөр байна. Энэ олон хүүхдэд төлөөлж байгаадаа ер нь нэлээд их баяртай байна. Яг тайз руу гарахаас өмнө ингээд нэлээд сандарсан байлаа. Одоо ч гэсэн их санал ерөөсөө ярилаагүй. Тийм л. Андгаа өргөх ёслолд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай сургуулиас 21 сурагч андгаа өргөх ёслолд оролцож Дархан хотод төлөөлж байгаа залуучууд болсон тул эх орон бол бидний зүрхэнд ах үнэт зүйл. За намайг болохоор Батболтын Баяр Жаргал гэдэг Дархан Бодын сургуулийн 11-9 анги сурдаг. За тэгээд өнөөдөр болохоор иргэний андгаа өргөх ёслолд оролцож байна. За энэ өдөрт оролцсноор бол өөрийгөө монгол хүн болж төрсөндөө бахархаж, үндэснийхээ энэ тусгаар хүнлийг илүү их ойлгож, хайрлаж хамгаалж, Монгол улсын төлөө хичээнэ гэсэн сэтгэл зүрхээ илүү баттаж авсан юм болов уу гэж бодож байна. Монгол улс анх дахь үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон улс болсноо зарласан түүхэн өдрийг тохиолдуулан ийхүү Монгол улсын иргэний андгаа өргөх ёслолын арга хэмжээ орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагддаг уламжлалтай. 16 нас хүрч байгаа өсвөрийн залуучууд та бүхэндээ цаашдын сурлах хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. Дараагийн мэдээ төрийн жинхэнэ албан агчийн тангараа өргөх ёслолын үйл ажиллагаанаас бэлтгэсэн хөтөлбөрөөр дараагийн мэдээлэл үргэлжлэнэ. Бүгд найрамдах улсаа тунхаглан анх дахь үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойн байрын өдрөө тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөх ёслолын арга хэмжээ боллоо. Төрийн захиргааны 5 байгууллагын 7 албан хаагч эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулан Монгол улсын үндсэн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхол захирагдан албан үүргээ нэр төртөөгөөр биелүүлэхээр төрийн сүлдэндээ мэхийн ослон тангараа өргөлөө. Өнөөдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараа өргөлөө. Аймгийн засаг даргын тамаан газрын хөгжлийн бодлого төлөвлөлт хөрөнгө оруулалтын хэлтсэд ажилладаг. Төрийн албанд тууштай ажиллах сонирхолтой байгаа учраас ерөнхийдөө төрийн албаны шалгалтаа өгөөд төрийн албанд томилогтой ажиллаж байгаа. Цаашдаа төрийн албаныхаа хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу ёс зүйтэй ажиллах болно. Ажлын нийт хамт олондоос маш их баярлалаа. Шаран улсын иргэдийн урлагийн төлөөлөгчдийн ажлын албаны мэргэжилтэн тэгээд төрийн албаны одоо тангараа өргөхөд маш их сэтгэл өндөр байна. Эх орон иргэдийн төлөө ажиллахдаа сэтгэл бол таатай өндөр байна. За сайн байцгаана уу, намайг Лавгачрын Амар Жаргал гэдэг Дархан улс аймгийн боловсролын газрын байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйчээр өнөөдөр төрийн албан хаагчийн тангараа өргөж байгаадаа туйлын их баяртай байна. Цаашдаа ажил үүргээ нэр төртөөгөөр биелүүлж эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгтээ итгэлтэй байна. Төмөсийн мэдээлэл хөтөлбөр бизнес мэдээлэлээр үргэлжлэнэ. Дарханчууц та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. DBS-лэзээ хамт олон яг одоо шинэ дархан 380 буюу яг модерн намацын замын эсрэг тал байрлалтай. За бидний мэддгээр хуучнаар Good Fries дэлгүүрийн байранд цоо шинээр нээгдсэн Mason Home Boutique дэлгүүрээс мэдээлэл үзүүлэх гэж байна. Mason Home Boutique дэлгүүрийн хамгийн гол баримтлагдаг зорилго зарчим бол дархандаа түгээмэл олдоод байдаггүй. За бүгд найрамдах Солонгос улс болон Гуанчжуугаас оруулж ирдэг танд хэрэгцээтэй хамгийн тансаг, хамгийн чанартай гэр ахуйн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг зорио ажилтдаг юм байна. Ингээд Mason Home Boutique дэлгүүрээс үзэгч та бүхэн дархнаасаа тэр бүр олоод байх боломжгүй ямар бараа бүтээгдэхүүн байгааг одоо бүгдээрээ сонирхцгаая.
Mason Home бүтээгдэхүүрийн хамгийн онцлог бараа бүтээгдэхүүн бол та бүхний харж байгаачлан за Хятадын Гуанчжоу хотод үйлдвэрлэгддэг. За гадны олон улсын зах зээл дээр гаргадаг бүх төрлийн үнэртүүлэгчүүд байгаа. За эдгээр үнэртүүлэгчүүдийн хамгийн гол онцлог давуу тал бол та мэдээж нэгдүгээрт дархныхаа айлч бусад дэлгүүрээс хайгаад болохгүй түгээмэл байдаггүй гэсэн үг. За хамгийн гол нь хамгийн багадаа 3-аас 5 сар мөн түүнээс дээш хугацаанд ашиглах боломжтой. За олон сар ашиглагддаг хамгийн гоё тансаг үнэртэй яг таны хайж байгаа олон төрлийн үнэрүүдийн өргөн сонголцтой гэдгээр онцлогтой байгаа. За гэртээ ашиглаж болно, оффистаа ашиглаж болно, мөн автомашинтаа ашиглаж болно. Гэх мэтчлээ олон сонголтууд таны хүлээж байгаа. За мөн нэг давуу тал нь хэрвээ та шинэ айл өрхөд очих гэж байгаа, за найзындаа, ах эгчиндээ айлчлах гэж байгаа болвол за айл өрхөд ингээ гоё те савлгаа нь маш гоё харагдаж байгааз бэлгэн төхөд тохиромжтой байгаа. Одоо жишээлбэл энэ ингээд өөрөөсөө мэнчилгээний цаастайгаа ирж байгаа гэсэн үг. Та мэнчилгээний цаасан дээрээ за өөрхөн өөрийнхөө сэтгэлийн үгийг баярын үгээ бичих боломжтой. Мөн дээрээс нь гаднаа юм гоё сав баглаа бодолтой маш гоё тансаг байдлыг илэрхийлж байгаа гэсэн үг ээ. За үнэртүүлэгчийн тухай дотроо лаатай яг ийм одоо чулуутай буюу тусан одоо тусаалгатай ашиглах боломжтой гэсэн сонголтууд байгаа маань. За жишээлбэл энэ харагдаж байгаа яг энэ харагдаж байгаа тосон түрхлээ дээрээс нь тусах юм бол чулуун дээрээсээ маш гоё үнэр ялгарн дээрээс нь энэ таны гэр одоо тий офист чинь маш гоё сувнер болох боломжтой гэсэн. За яг энэ харагдаж байгаагаа та бүхэн энэ хайрцагтаа хийгээд энэ хөөрхөн мэнчилгээний цаасан дээр үгээ бичээд бэлгийн төхөд тохиромжтой байх нь байна шүү. За дээрээс нь та автомашин одоо хэрэгэлдэг болвол тий өдөр тутамдаа та автомашиндаа ийм гоё тосон түрхлийн үнэртүүлэгчийг ашиглах боломжтой. Энэ доороо дахиад нэг запастайгаа ирдэг маш олон сар ашиглах боломжтой. Үнэхээр гоё таатай үнэртэй гэдгээрээ автомашины үнэртүүлэгч нь онцлогтой юм байна. Маш удаан хэрэгэлдэг гэсэн үг. За ийхүү та бүхэн Mason Home бүтээгдэхүүрээс маш чанартай олон сар ашиглагдах маш тансаг одоо үнэртүүлэгчүүдийг өргөн сонголцоотойгоор худалдаах боломжтой. Дараагийн та бүхэн танилцуулж байгаа бараа бүтээгдэхүүн бол шилэн ваарнууд байгаа. Эдгээр шилэн ваарнууд нь үнэхээр гоё тансаг мэдрэмжийг төрүүлэхүүз сүүлийн үед тренд болж байгаа маш гоё за шийдэлтэй за загварын одоо сонголтуудтай байгаа. Хамгийн гол онцлог нь юу вэ гэхлээр эдгээр шилэн ваарнууд ердөө сонголт бүрээс цорын ганц нэг ширхэг ирдэг учраас таны одоо авах гэж байгаа эсвэл бэлэглэх гэж байгаа ваар чинь өөр хаач дахин давтагдахгүй гэдгээрээ онцлогтой байх нь байна. За тэр бүр гадуур одоо дахин давтагдаад байдаггүй маш чанартай тансаг одоо гэрээхэн бараа бүтээгдэхүүнээ хайж байгаа бол танд яг Mason Home бүтээгдэхүүр тохирох юм а гэдгийг та бүхэндээ дахин батлан харуулах гэж байна. За Mason Home бүтээгдэхүүрт бол бүх төрлийн одоо шилийн эдлүүд за дарсны хундуунууд, вайн гласнууд өргөн сонголцтой байд юм байна. Та бүхэн харж байгаачлан тэр бүр одоо гадуур харагдаад байдгүй маш гоё тансаг загварын шийдэлтэй ийм гоё хундуунууд өргөн сонголцтой ирсэн байна. За дараагийн харуулж байгаа бүтээгдэхүүн бүх төрлийн лааны суурнууд байна. За ийм гоё орчин үеийн шийдэлтэй байна. За ийм гоё шилэн шийдэлтэй маш гоё цэвэр зэмцгэр байдлыг харуулах үз байна. За ийм бас ийм өргөн лаа одоо хэрэгэлдэг бол ийм бас их өрмөц сонголцтой өргөн одоо лаа хийдэг зорилттой лааны суурнууд байна. За ийшээгээ болох та бас юм хөөрхөн гэртээ юм хөөрхөн чихэр амттан тавих гэж байгаа бол чихрийн тавгнууд хоёр одоо ширхэгтэй. За дээрээ ингээ хоёр одоо давхар тавиуртайгаа тий за гэсэн олон төрлийн сонголцтой байх нь. За энэ болохоор бас их гадуур харагдаад байдаггүй. Мөн Mason Home бүтээгдэхүүр загвар бүрээсээ нэг л одоо сонголцтой ирдэг юм гоё чихрийн болон амттангийн юм одоо 3 давхар 2 давхар тавиурнуудаас өргөн сонголцтой ирсэн байх нь байна. За та бүхэн мэдээж Mason Home бүтээгдэхүүрт өөрийн биеэр хүрэлцэж ирээд харах юм бол танд хэрэгцээтэй таны хайж исэн өрмөц шийдлийг агуулсан маш гоё чанарыг илэрхийлсэн бараа бүтээгдэхүүн өргөн сонголцтой энэ мэтчлэн байгаа шүү. Одоо бүгдээрээ үргэлжлүүлээ дараагийн бараа бүтээгдэхүүнүүдийг сонирхцгаая. За одоо үргэлжлүүлээ та бүхэндээ бүгд найрамдах Солонгос улсаас оруулж ирдэг зөвхөн Mason Home бүтээгдэхүүрээс авах боломжтой ийм гоё бичих хэрэглэлийн одоо зүйлсүүдийг танилцуулъя. За энэ болохоор ийм гоё сонирхолтой ийм тэмдэглэлийн дэвтэрнүүд байгаа. За энэ жишээл бол том жирэгтэй тэмдэглэлийн дэвтэр нь хараа ингээд нээхээр дотроо одоо хоёр болчтой юм шиг юм салангад одоо хавцтай байгаа гэсэн үг. За тэгснээ нэгдлийнхаа одоо хэсэг дээрээ болохоор ийм дөрвөлжин байхад нөгөө тал дээрээ тууш одоо шугамтай байх ч те доороо ийм гой зурагтай. За ер нь бол цаасны хувьд бол ийм гой хүний бие дээлтэй
хийгдсэн юм гоё сонирхолтой цаастай байх чийтэй. За дээрэс нь за Солонгосоос оруулж ирдэг юм бусад төрлийн пеналууд байна, бүх төрлийн балнууд байна. За гэх зэрэг хүүхэд залуучууд ялангуяа 10 жилийн хүүхдүүд оюутан сурагчид та бүхэн ирэх юм бол энэчнээс маш гоё нандин өөрийнхөө хайж байгаа бичих хэрэглийг олох боломжтой байна шүү. За дараагийн бараа болохоор хүүхдүүдэд тохиромжтой маш гоё сонирхолтой бараагаа энэ болохоор юм хөөрхөн зөөврийн мини спикер өөрөөсөө давхар микрофонтой ирдэг гэдгээр онцлогтой. За мэдээж гар утастайгаа холбочин, вайрлсаараа холбочин гэсэн үг. Тэгээ маш гоё юм хөөрхөн чамин одоо загвартай хүүхдэд бэлгэн төхөд бас их тохиромжтой санагдсан. Тэр хүүхэд багчуу та бүхэн бас Mason HomePod-ыг дэлгүүрт эцэг эхчүүдтэйг ирэх юм бол та нарын мань хөөрхөн хайж байгаа маш гоё онцлог юм хөөрхөн чам бараа бүтээгдэхүүн өргөн сонголттой байд юм байна. За Mason HomePod-ыг дэлгүүрт за Япон улсын алдартай Uiko гэр ахуйн бүх төрлийн цэвэрлэний бараа бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой ирдэм байна. За эднийх болохоор яг Mason HomePod-ыг дэлгүүрийн тухайд Uiko брендийн дархан дах албан ёсны дистрибьютор буюу албан ёсны борлуулагч болсон гэдгээр онцлогтой байгаа. За жишээлбэл одоо хэдийнэ бас манай эмэгтэйчүүдийн танил олсон за сошиал орчиндаас бичлэгүүд нь яваад байгаа шүү дээ. Маш одоо үр дүнгөө өгдөг цэвэрлэгч бодисууд байгаа. За жишээлбэл бэлтаа цэвэрлэгч байна, галтгооны тос задлагч цэвэрлэгч байна. За дээрээс нь сав өнгөлөгч бодис байна. За аяга одоо болон жимс ногоо угаагчуд байна. За хүнс хадгалах зип буутнууд байна. За вакуум ууд вакуумдагч байна. За вакуум савн байна. За дээрээс нь хөрөгчний үнэр дарагч байна. За тугалгын цаас, за нүдний шил арчигч гих зэрэг. За дурдаад байх юм бол маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. За мөн Uiko брендийн бас сүүлийн үед одоо үр дүнгээ маш сайн өгж байгаа гэдгээр онцлогтой болоод байгаа. Күртхний одоо болон гутлын юм салбит технод байна. За ирмэг дээр нь одоо зах дээр нэг одоо хэр бохирдол болцсон байх юм бол маш амархан байдлаар арилгачдаг үр дүнгээ өгдөг юм гоё одоо бодиснууд өрөө сонголттой ирсэн байна. За 0 цэвэрлэгч байна, бөглөө гаргагч байна, гих зэрэг. За дээрэс нь дотор хувцсны савнгууд байна. За дотор хувцсны шингэн за бактери эсрэг үйлчилгээтэй юм угаагч бодиснууд байна. За энэ болохоор буудан болон за автомашины одоо тий суудал цэвэрлэгч маш сайн үр дүнгээ өгдөг. За дээрэс нь болохоор хувцас цайруулах нутаг бай. За таны одоо хувцас ямар нэгэн байдлаар өнгө алдсан байгаа. Цагаан хувцас ч өнгө алдсан байх юм бол энэ одоо нутаг бол маш үр дүнгээ өгж байгаа гэж гайм бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой ирсэн байгаа. Хамгийн гол нь албан ёсны дистрибьютор гэдгээрээ онцлогтой байгаа юм биш үү? Mason HomePod-ыг дэлгүүрт за та гэртээ хэрхэн 5 тухтай байх боломжтой вэ? За айл гэр гэдэг бол хамгийн гоё хүний өөрөөрөө байх 5 тухтай байх боломжийг бүрдүүлдэг газар учраас Mason HomePod-ыг дэлгүүрийн нэгэн онцлог нь бол гэр ахуйн бараа бүтээгдэхүүнтэйгээ хамт гэртээ өмсөж болох бүх төрлийн гоё гэрийн хувцснуудыг өргөн сонголттой оруулж ирд юм байна. За энэ болохоор ийм гоё цэвэр даавуу материалтай, хөвгөн зөөлөн материалтай, дээд зэргийн чанартай даавуугаар хийгдсэн мөн хөөрхөн суналцтай материалаар хийгдсэн гэрийн хөөрхөн сарпан чигнүүд гэрийн хослолууд, за унтлагын хувцснууд гээд маш гоё юм чамин болон одоо 5 тухтай материалаар хийгдсэн юм хувцснуудыг өргөн сонголттой оруулж ирд юм байна. Та бүхэн бас бүсгүүчүүд маань ялангуяа өөрсдийн биеэр ирээд за Mason HomePod-ыг дэлгүүрээс гэртээ өмсөх боломжтой маш чанартай материалтай гэрийн хувцснуудыг худалдан авах боломжтой. За энэ хэсэгт болохоор гэртээ өмсөх боломжтой гоё гэрийн өмднүүд. За энэ хэсэгт болохоор бас зузаан яга өвлийн улирал тохиромжтой өмсөх цамцнууд юм гоё чанартай материалаар хийгдсэн хувцснууд өргөн сонголттой байна. Mason HomePod-ыг дэлгүүрт бүгд найрамдах Солонгос улсаас оруулж ирдэг маш сайн чанарын одоо алчуурнууд өргөн сонголттой байгаа. За дотроо багцтай жижиг том одоо танд хэрэгцээтэй бүх төрлийн одоо алчуурнуудын сонголт байгаас гадна яг юм гэрийн одоо байрны өрөөний бодон үүдний юм Солонгосоос оруулж ирдэг одоо шалгавчнууд бас өргөн сонголттой худалдаалагдж байна. Mason HomePod-ыг дэлгүүр нэгдүгээрт мэдээж чанарыг эрхэмлдэг гэдэг утгаараа за хамгийн сайн чанарын одоо материалаар хийгдсэн за цагаан хэрэглэл хослолууд мөн хүнжилнүүдийг бас оруулж ирдгээрээ онцлогтой байна шүү. Mason HomePod-ыг дэлгүүр нэгдэд удаагүй байгаа ч гэсэн дараагийн удаа цаашдаа та бүхэндээ зориулаад IKEA брендийн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг авчирхаар зорио ажиллаж байгаа. Мөн түүнчлэн одоо амьд цэцгийн худалдаагч гэсэн дэлгүүртээ авчирна гэж зорио ажиллаж байгааг дуулахад таатай та бүхний харж байгаачлан гэр ахуйд хэрэгцээтэй за буудингийн бүтээлэгнүүд за ийм хөөрхөн автомашиндаа хэрэглэж болон гэртээ хэрэглэж болохоор ийм хөөрхөн олбогнууд ийм зузаан олбогнууд мөн сонголцтойгоор ирсэн байгаа юм байна. За үнэртүүлэгчийн бас нэгэн төрлийг та бүхэндээ харуулж байна. Энэ бол ууршуулагчтай амин тостой үнэртүүлэгч байгаа маань. За энэ мэтчил та бүхэн Mason HomePod-ыг дэлгүүрээс олон төрлийн үнэртүүлэгчийг нэг дороос өргөн сонголттой худалдаа авах боломжтой.
Мэдээж айл гэр болоо бист хамгийн чухал байх ёстой зүйлийн нэг бол мэдээж цаг болон календар байдаг. Тэгвэл Mason Home Body дэлгүүрт за сүүлийн үе тренд болж байгаа орчин үеийн шийдлээр бүтээгдсэн цаг болон календарын өргөн сонголттой байгаа. За эдгээр харагдаж байгаа зүйлийг та зөвхөн цаг гэж ойлгох боломжгүй. Яг тэр үүнийг та өөрийн сонголтоороо эсвэл календар эсвэл цаг болгоо ашиглах боломжтой. Жишээлбэл энэ загварыг нь илүү онцолж хэлэхэд за энэ загвар маань доороо ийм хөрхөн за name card буюу нэрийн утсуудыг хийх юм боломжтой гэсэн. Office дээрээ тавьчих юм бол та доор нь нэрийн утсаа хадгалаа. За дээдлийн хэсгээ цаг болон календар болгож ашиглах боломжтой. За яг энэ хэсгүүд нь болохоор тоонууд нь яг ингэ солигдоод өдөр болгон танд цаг болон календарыг заах нэ. Онцолж байгаа бүтээгдэхүүн болохоор Bluetooth спикерүүд байгаа. Та бүхний харж байгаачлаа эдгээр спикерүүд нь таны гэрт болоо оффист маш гоё сүвнэрийн зориултаар бас зорилгоор ашиглах боломжтой. Том болон жижиг. За харж байгаачлаа хүүхдүүдийн дуртай, залуучууд охид хүүгүүдийн дуртай гэдэг маш гоё загвар хэлбэр хийцтэй юм хөрхөн Bluetooth спикерүүд өргөн сонголттой Mason Home Body дэлгүүрт бэлэн худалдаалагдаж байна. За манай охид бүсгүүчүүд анхаарлаа хандуулаарай. Mason Home Body дэлгүүрт бүх төрлийн одоо эмэгнүүд болон гоёл жимээлийн усны хэрэглүүд өргөн сонголттой байдаг. За зөвхөн бас Disney албан ёсны Hello Kitty-ийн ийм гоё усны хэрэглүүд боолтнууд байх чийтэй. За мөн маш гоё одоо хэв шинж загварын эмэгнүүд өргөн сонголттой байна. За зөвхөн солонгос усаас оруулж ирдэг ийм гоё чанартай эдлэгээ даадаг ийм гоё усны боолтнууд гоёл жимээлийн зүйлсүүдийг та бас Mason Home Body дэлгүүрээс авах боломжтой байд юм байна. Mason Home Body дэлгүүр та бүхэндээ өдөр бүр нээлттэйгээр өглөөний 10 цагаас оройны бүр 21 цаг хүртэл нээлттэй ажилладаг байгаа шүү. Та Дархан уулан аймгаасаа тэр бүр хайгаад олох боломжгүй, гадуур түгээмэл худалдаалагддаггүй, чанарыг эрхэмлсэн маш тансаг сүүлийн хэв одоо шинж хийцлэлтэй олон төрлийн инхүү та бүхэн танилцуулсан гэрээхон бараа бүтээгдэхүүнээ за шин Дархан 380 хуучнаар Good Price дэлгүүрийн байранд одоо шинээр нэгдсэн Mason Home Body дэлгүүрээс авах боломжтой байгаа шүү. Ингээд та бүхэн шинэхэн нэгдсэн дэлгүүрээрээ өргөнөөр үйлчлүүлээрэй гэж урьж байна. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэлүүд болон бизнес мэдээллүүдийн нисэх толилуулаа. Харин одоо хөтөлбөрийн уламжлалын дагуу Дархан уул Төв Сэлэнг аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээллүүдийг танилцуулъя. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн 2025 оны 11 сарын 25-ны өдрийн мэдээллийн хөтөлбөр энэ дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцгээе.